Сайн байцгаана уу? Энэ удаагийн видеогоор 2019 болон 2023 онд гарч байсан 2 бүлэгтэй маш сонирхолтой анимыг бэлтлээ. Эхлэхээс өмнө лайк, subscribe-аад дарж дэмжээрэй. Баярлалаа. Ингээд аним руу орцгоё. Ашиглаад хүмүүстэйгээ тулаан болсон газарт газардна. Энэ дайнд оролцвол овоо юм олох байх гэж ярилцсан. Оройн ойд буудлах үед Ашиглаад Бьорн хоёр дайн цэргүүдтэй уулзсан. Тулаанд нь туслан хариуд нь 5 пункт алт авахар болно. Гэтэл гинэт хоёр цэргийг харван алж тэдэн рүү дайрч эхэлнэ. Дээрэмчид ч хариу дайрч тулалдаж эхэлцэх юм. Энэ үед Торфин Ашигладын хэлсэн үгийг санан хутгаа суглан зогсдол түүний араас англи цэрэг дайрч алах гэж байхад нь Ашиглаад түүнийг аварна. Дахин нэг цэрэг түүн рүү дайрахад дайралтаас нь бултан гидс рүү хутгаа зооно. Нөгөөх нь өвдөглөн дахин цавчих гэтэл бултаж дахин гидсэнд нь зоож ална. Энэ нь түүний анхны хүн алж байгаа явдал ба Торфин ч уйлан орилж байгаа харагдана. Энэхүү бичлэгийг хийхэд хамтран ажилласан Rival Store-той баярлалаа. Энэ газар маань бүх төрлийн маус засах, механик кейбордын свич солих, чихвч засахаас гадна гадны хэсгийн эвдэрч илэгдсэн зүйлсийг сольдог. Мөн маусны наалт, мауспад бүх төрлийн хэрэгслийг авч явахд зориулсан хамгаалтын уут, хайрцаг гэх мэт дагалдах хэрэгслүүд байдаг ба энэ хаягуудаар нь ороод сонирхоод үзээрэй. Баярлалаа. Цаг хугацаа өнгөрч Торфин тулаанд орон хүмүүсийг алж уламжлалт чадварлаг болж байв. Ашиглаад түүнийг тагнуулд явуулах ба шархацсан харагдана. Зүгтэж яваад гол тухайн алдсан байгааг нь нэгэн ээж охин хоёр олно. Түүнийг гэртээ авчин шархыг нь эмчилж хооллоно. Тэдэн дээр Английн цэрэг ирэх ба тагнуул хайж байна. Түүнтэй ойролцоо өндөртэй гэхэд эмэгтэй энэ бол миний баг хүү гэж түүнийг хамгаална. Охин нь тагнуулыг хамгааллаа гэж уурлана. Гэтэл Торфин галаас мод аван тэднийг зүгт гэж хэлээд гараад гүйчихнэ. Ашиглаад хүмүүстэйгээ Торфиныг дохио өгөхийг хүлээж байх ба эрэг дээрх байшинг шатаан дохио өгснөөр тосгоных нь шатаж буй байшинг унтраахаар очиж хөгшин эмэгтэй Торфиныг хүмүүсийг алж байгааг хараад уйлан зогсно. Ашиглаад хүмүүстэйгээ эрэг дээр буун ирэхэд тосгоны иргэд бүгд зүгтэн гүйлдэцгэн. Тэд ч хүмүүсийг алж хойноос нь хөөн. Торфин хөгшин эмэгтэйг харан гэр бүлээ бодон зогсно. Дайны хаан Англиас сэргүүдэд татан амраах тушаал өгнө. Зун болоход том дайралт хийх ба тэр тулааныг өөрөө удирдна гэдгээ хэлв. Дээрэмчид ч ажилгүй болсон учраас Бьорн Ашигладаас яах талаар асуухад шуудтай адилхан нүүдлэлнэ гэв. Тэд Францын дотоодын дайн болж буй газарт ирэх ба дайрч байгаа талд нь туслан олзыг нь хувааж авах хэлэлцээр хийлэхээр Торфиныг явуулна. Гэтэл Торфин өдийг хүртэл маш олон хүн алсан. Тагнуулд гарч дотор нь ч нэвтэрсэн. Хангалттай амжилт гаргасан гэхэд Ашиглаад тэгвэл ядаж ганц хоёр дуулахтай толгой авчир гэв. Торфин бааз дээр нэрэн мэдээ хүргэхээр ирснээ хэлэхэд түүнийг тагнуул гэж бодон баримтлах гэж оролдоход харуулт хутах тулган захирагчтай нь уулзаж чадна. Тэдний захирагч нь олзны хагасыг авна гэснийг сонсоод хөлсний цэргүүд байж битгий давар норман жаалаа гэхэд цэргүүд нь Английн хойд зүгээс дайрч буй хүмүүс үү гэж гайхав. Торфин урд хаалгаар нь дайраад байвал цэргүүд ч л үхээд дуусна. Бид нуур хэсгээс нь дайрна гэхэд тийшээ очих боломжгүй хүрхрээ байгаа гэв. Энэ хэлэлцээрээс татгалзуул нөгөө талд ч энэ саналыг тавих болно гэхэд цэргүүд нь сэлмээ тулган харин захирагч нь хэлэлцээрийг зөвшөөрнө. Торфин дохио өгөхөд бусад нь дайралт хийхдээ бэлтэн. Хүрхрээний доор байрласан цэргүүд сарны гэрэл туссан завны толгойг харан уулсан дээр луу байна гэж орилолдно. Захирагч ч лууны талаар сонсон би ч бас хармаар байна гин. Торфинд чиний хамтрагчид ирсэнгүй гэхэд зүгээр л дайралтаа эхлүүл гэв. Цэргүүдтэй тушаал өгөн дайралт эхэлж Ашиглаад ч хүмүүстэйгээ ирж байгаа харагдана. Харин Торфин дайсны өдөрдөгчийг заалган цайз руу гүйхэд хууртчихлаа гэж бодон араас нь харвцгаана. Гэтэл модон дундаас нөгөө хэд нь завиа өргөчгсөн тагжгарыг дайрах шахам өнгөрнө. Гүйж явцгаасаар нууранд завиа буулган нөгөө талаас нь дайрахаар юм. Энэ үед Торфин хан даган авирч ирсэн байв. Харваачид зав руу харван Ашиглаад ч баг зэрэг хохирол амсгах гэтэл Торфин ханан дээр гарч ирсэн байх ба бүгд хүүхэд байна гэж гайхан харцгаана. Нөгөө хэд нь дайрахаа болчихлоо суман дуусчих уу гэж харна. Торфин ээлж дараалан алж явсаар захирагчийн толгойг тасдахад толгой нь ус руу унаж Торфин араас нь үсрэнэ. Энэ үед нөгөө хэд нь эрэг дээр газардан Ашиглаад хүмүүстэй дураараа дурагцгаа гэв. Харин нөгөө тал цэргүүд хэрмээ хаалгыг эвдэн дайрч орж ирэхэд аль хэдийн бүх цэргийг нь хятчихсан байх ба тэднийг аимшигтай юм гэж бодон зогсцгоно. Одоо захирагч ялалт байгуулсандаа баярлан инээд алдсаар орж ирнэ. Тэднийг зүгээр явуулчихвал аюултай, буцахтаа ч хөлгөө зөөгөөд явах байх. Тэр үед нь дайрна гэд инээд алдан баярлана. Гэтэл аль хэдийн хамаг эрдэнсийг нь хоосолчихсон байв. Ашиглаад та нарын олз бол ялалт. Биднийх эрдэнэс асуудалгүй биз дээ. Бид харин ч инэрмгүй хандаж цайзыг үлдээлээ гэд инээлтэн. Явж амарцгаая гэхэд Торфин ирээгүй байна гэв. Одоо үхээ байлгүй дээ гэтэл Торфин өдөрдөгчийн толгойг шидэн завин дээр гарч ирээд Ашигладыг дахин тулаанд дуудахад
Дараа болцгоё. Эхлээд эндээс явцгаая гэв. Энэ үед луу харсан цэргүүд ярилцсан сууцгааж байх ба хүрхрээнээс гарч ирэх завны толгойг харан дахин орилолдон гүйлдэнэ. Нэгэн арал дээр хонь хариулж буй хүмүүс харагдах ба нэг нь тулааны хөлгүүд ирж байна гэж сандрахад нөгөө нь Ашилаад байна гин. Дээрэмчидж ингэж нэг тосгондоо ирлээ гэцгэн. Ашилаад энэ жил сайн байлаа. Өвлийг сайхан өнгөрөөгөрөө гэв. Тосгоныхон тэдэн дээр цуглан тэд ч олж ирсэн алт эрдэнэс үнэт зүйлсээ завнаасаа буулгацгаана. Тосгоны залуучууд энэ жил дахиад шинэ хүн авах болов уу гэж ярилцсан. Гэтэл Торфын зөрөгтөө нэг нь мөрөгчхөн. Нөгөөх нь ч уучлалтгүй гэхэд Торфын муухай харахад айсандаа юу ч хийж чадалгүй үлдэнэ. Харин явсан хойно нь яачихсан жаал вэ гэж гайхна. Хүүхнүүд цуглчихсан Ашилаад гэж орилолдно. Харин Ашилаад тосгоны захирагчтай уулзаж байх ба тосгоны захирагч тэдний байр хоол, ундны мөнгийг бодон сууна. Ашилаад бид энэ жил ихийг олсон. Манай залууст арх хоол хангалттай өг гин. Захирагч баярлан тэмдэглэхээр болж боол охиныг дарсанд явуулна. Ашилаад тэр боол охин Норвег үг гэхэд тийм ээ саяхан авсан. Үзэсгэлэнтэй болохоор өндөр үнэтэй байсан. Баян айлын охин байсан болохоор ажилч хийж чадахгүй гин. Ашилаад та тулааныг гэрч болоод өг. Бас ямар ч хүнийг зөвөр ашиглаж болдог юм гээд Торфиныг харам. Тулаан эхлэхээр болж Торфин шууд л түүн рүү дайран эргээд Ашиладыг дайрахад хоош үсрэн бултна. Дахин дайрч сэлмийг нь гарнаас нь алдуулна. Түүний гарнаас барих гэхэд Торфин дахин хоош ухрна. Ашилаа сэлмээ аавн түүний уурыг хүргэх гэж аавыг чинь хэн гэдэг байлаа? Өшөө аавн л гээд байх юм. Би үнэхээр алсан юм уу? Яаж алсан бilé гэхэд Торфинч бие барьж чадахгүй уурлан түүн рүү дайрч Ашилаад гарнаас нь бариад газарт унгаад уурлаж болохгүй. Бэлтгэл чинь хангалтгүй байна гэд мөрийг нь муталчхаад яваад өгнө. Нөгөө хідэн ч найрлан баярлаж харин Торфин завин дээр харуулахын ганцаараа суув. Ууралсан юм уу гэх сонсогдсон харахад аав нь зогсож байв. Торфин ч аавыгаа хараад уйлан сууна. Аав нь чамд дайсан байхгүй. Жинхэнэ дайчинд сэлэм хэрэггүй гэж хэлсэн шүү дээ гэв. Торфин гинэтл нойрноосоо сэрэн утгаа суулгахад боол охин хоол өгөхөөр ирсэн байв. Охин чи бас боол юм уу? Яагаад энд ганцаараа хооллож байгааг нь асуухад би бол дайчин хаана идэж уухаа би өөрөө шийднэ. Би чиний оронд байсан бол Гором захирагчийг алаад зүгтах байсан гэхэд эндээс зүгтаад далайн нөгөө тал хүртэл очиж чадвал тэнд юу байгаа бол гин. Торфинч аавыгаа бодон холын өмнө зүгт Винланд гих арал байгаа. Тэнд дулаахан, үржил шимтэй, боолын аймаа, дайнч гэж байхгүй. Тэнд очивол хинч олж чадахгүй гин. Дайны хаан цэргүүдээ удирдан Англи руу дахин дайрахад бэлэн болсон байх ба Свен хааны удирдсан дайн викинг цэргүүд хотуудыг эзлэн явсаар Лондонд ирээд зогссон байв. Энэ дайнд манай хэдж ирсэн байх ба эсрэг талд Торкл байна гэж ярилцсан. Ашилаад Торфинд Торклын толгойг авчирхийг даалгав. Харин Флоки хааны үгийг дамжуулан Торклыг бууж өгч айрамдаа буцаж ир Английн амлснаас 2 дахин ихийг өгье гэхэд Торкл энэ улс аль хэдийн дууссан. Тэгэхээр юу ч хийсэн хамаагүй гэж баярлан аврах том чулуу шидэхэд онолгүй алдна. Нөгөө хэд нь ч хамаг урдаараа зүгтнэ. Дайны тал гүүрийг эвдэхээр дайрахад Торкл авраг мод шидэн завнуудыг олноор нь устгана. Энэ үед Ашилаад завтайгаа урагшлан Торфин гүүрлүү үсрэн гарахад Торкл түүн рүү дайрч эхэлнэ. Торкл бусдыгаа зогсон Торфинтой нэгийн эсрэг нэг үзэхээр болов. Тэд ч тулалдан Торфин цохилтоос нь бултан эргээд хүзүүгийн нолон дайртал гараараа хаан зоогдсон чигээр нь гарнаас нь байран түүнийг хоёр тийш шидэлж байгаа харагдана. Ашилаад ч бүтсэнгүйгээд дохиод уурахад Торфиныг хаяад ухарцгаана. Торкл чи хаягдчихлаа. Их хичээсэн байж өрөвдөлтэй юм а гэхэд Торфин түүн рүү дайрч хоёр хурууг нь таслана. Чи ч овоо юм а. Дайчин минь нэрээ хэл гэхэд Торсын хүү Торфин гэж хэлээд ус руу үсэрчихнэ. Нөгөөх нь ч Торсын хүү юм уу гэж гайхан түүний араас хөгжилтэй байла дараа дахиад тулдъя гэж орилно. Флоки Лондон гизлэхэд хүнсний нөөцөөс нь шалтгаалan 6 сараас 1 жил болох байх гэхэд хаан хитрхи удаан байна гэснээр ханхүү канутад 4,000 цэрэг үлдээгээд цааш явахаар болно. Дайны их их цэргүүд буцахад Английн тал ялчглаа гэж баярлаж Торкл дахиад тулалдъя л даа гэж уурлана. Харин Торфин уснаас гарч иртэл мөрөн мултарч шагаанд булгаран хавирга нь хугарсан байх ба юу ч болоогүй мэт Ашиладыг даган явна. Лондонд үлдсэн цэргүүд рүү гинэтл дайралт хийх ба Торкл гүүрэн дээрээс том том чулуу шидэлж байв. Дайны цэргүүдэд хандан байлцгаа юм уу манухануудаа гэж тэдний дургийг хүргэн ойрлно. Торфин ойролцоо нэгэн толгод дээр гарч ирэн зогсоход тэнд нь Ашилаад байж таарав. Багийнх нь 2 хүн муудалцсан хоорондоо тулалдаж байх ба сүүлийн хэд хоног зогсолтгүй явснаас боллоо гин. Торфин битгий дотн царайл би чиний хамтрагч биш хүзүүгч нь таслах болно гэхэд тагжгар бацаа их том болжээ. Би хизээ нэг өдөр чамд ялагдах байхаа гэв. Үүр цайх үед морьтой хүн явж байгаа харагдана. Торкл канут ханхуугийн бүсэлт рүү дайрж түүнийг барьцаалсныг мэдгэдэхээр явж байгаа ба тэднийг ч ханхууг буцааж авахд туслахыг хүснэ. Ашилаад бодож байснаа мэдээ хүргэхээр явж буй цэргийн толгойг тастан хаяа. Хүмүүс нь ч гайхан харцгаахад бид одоо канут ханхууг аврахаар явна. Түүнийг альч талд өгсөн их мөнгө олноо гэв. Энэ үед Торкл хүмүүсээ дагуулan явж байгаа харагдана. Номлогч гинтл орилж эхлэхэд Рагнарч сандран эрүүл болчихлоо гин. Номлогч нэг торхыг уугаад буцаад дуугүй болов. Торкл хит ч харсан уйд харгүй юм байна гэж инээн. Торкл гинтл зогсон. Тэндгээд жад шидэх ба
тэднийг отож байсан нэг цэргийг сүлбэн ална. Цэргүүдч гарч ирэн та нар бүслэгдсэн ханхуг сул гэж хаардахад аль хэдийн тэднийг суллаад явуулсан байх ба Торкл одоо харин бүх хүчээрээ дайраад иргээд тэднийг өдөөн тулалдаж эхэлнэ. Энэ үед Ашилаад ч ойролцоо ирсэн байх ба ойд төмөр тавина. Торкл замдаа таарсан болгоныг завчин хаяж ядах юмгүй дуусгана. Харин Ашилаад ханхуг олж ирүүлэхээр Торфиныг явуулна. Тэднийг хэсэг хүмүүс олж ирсэн байх үед утаан дундаас Торфин морьтой харайн гарч ирэн нэгнийх нь хүзүүнд хутга зон ална. Торкл ч ирэх ба аав чинь Торс, ээж чинь Хельга үздэй гэв. Яаж мэддэг талаар нь асуухад тэр бол надаас хүчтэй цорын ганц хүн Йомын тролл гэхэд хүмүүс нь ч Торсын хүү юм уу гэж гайхацгаана. Гэтэл тэдний дунд шадаж буй мод унахад ханхуг төр үгүй гол хүчин дээр уулзцгаая гэд явна. Торфин ч тэднийг Ашилаад дээр дагуулan ирнэ. Рагнар ханхуг хамгаалах хүсэлт тавин Ашилаад түүний царайг харахыг хүсч ханхуг дуулга авахад хүмүүсүүд гүнж байна гэцгээв. Тэд ч гол хүчний араас хөдлөн явж иргэдээр завтай хүн байх ба Ашилаад захиа хүргэж өгөхийг хүсэн Лидиагийн хүү Ашиладаас гэв. Түүний туслах чих Торклийн хүмүүс ойртоод ирсэн байна гэхэд нэмэлт хүч дуудсан тэр хүртэл зүгтэж байг гин. Биорон залуу санаа зовж байна. Ханхугийн царайг харснаас хойш сонирн байна гэхэд түүний төрх хаан болох нэгэн биш байсан гэв. Тэд ч алхаж явсаар чих тэд ард тулаад ирлээ гэхэд бид бараг ирчихлээ гэв. Гэтэл манан дунд хоёр хүн харагдах ба Ашилаад тэдэн дээр очин командлагчаа гэд мэдлэнэ. Тэд хөлөг онгоцтой ирсэн харагдана. Торклч тэднийг завинд сууж явсныг сонсоод голын цаана Вэлс байгаа. Тэднийг хөөх аргагүй боллоо гин. Тэд ч голын цаана гарсан байх ба үргэлжлүүлэн яаж явах талаар командлагчтай ярилцахад тусалсны хариуд хаан болохоро Вэлсийн хэрэгт оролцохгүй байхыг хүснэ. Тэд ч цааш алхаж явхаар болж тэдний замд дайралтхийн бүслэхэд тохиролцсон талаараа хэлнэ. Бүсэлсэн цэргүүд ч дайнууд гэрээгээ дандаа зөрчдөг гэж уурлана. Ашилаад ч тэр зүгээр л жүжиг тавьж байна гэд тэдэн дээр очин төлөвлөгөөнийхөө талаар хэлэхээр болно. Тэд ч ярилцсан манайх жижиг улс ч гэсэн хүмүүсээсээ болоод шууд зөвшөөрч чадсангүй. 100 дайн цэргээс айсан гэж харагдана. Мөн хариуд нь юу санал болгох талаар асуу. Тэднийг ярилцаж байх үед Биорн 10 жил хамт байсан ч Вэлсээр ярьдаг гэж мэдсэнгүй гин. Нөгөө нөхөрч Ашиладын хэлснийг сонсон гайхан зөксөн. Командлагч тэр бол Лидия Самагийн хүү. Мөн Ромын удирдагчийн цусыг өвлөсөн нэгэн гэв. Ашилад ч би бол Вэлс болон дайн цустай. Миний эцэг Олаф Вэлсийн иргийг эзэлж Лидиаг баг эхнэрээ болгон авсан гэхэд тэгвэл Арториус хааны удам юм уу гэж гайхна. Арториус бол Английн уугуул, Кельтийн удирдагч байсан ба Саксонуудын дайралтыг зогсоож Английн цэргүүдийг ялан Британд инх тайван авчирч байсан нэгэн ба Артур хааны домгийн эзэн байв. Харин Ашиладын зорилго нь Канут хаан хүүг хаан болгон өндөр хэргэм зэрэгт хүрч Вэлсийг хамгаалах зорилготой гэв. Тэд ч зэвсгээ хураалган энэ улсаар хоригдол болж давхаар болно. Энэ үед хаан хүүг Торфинтой ярьж байхыг Рагнар хараад надаас өөр хүнтэй ярьж байна гэж гайхна. Түүнийг ярьж дуусаад хартал цуваа зогсчихсон. Бүгд түүнийг хараад зогсцоож байв. Тэд ч цааш явсаар хүүтэрч цас орж эхэлнэ. Ах トゥ хоёр номлогчид Фароид нэгэн хөлөг рүү дайрснаа ярина. Хөлөгт ганцхан дайчин байсан ч аимшигтэй хүчтэй байсан. Нүцгэн гараараа 30 залууг дийлсэн. Эцэст нь түүнийг алсан ч манай талаас хэн ч үхээгүй байсан гэхэд номлогч гайхан харж түүний хэн гэдгийг асуув. Дүүн тэр жинхэнэ дайчин л ил тэрэггүй гэж байсан гэхэд бодлогошин суув. Тэд цааш яваад цасанд боогдон явх аргагүй болж ойролцоох тосгоныг тонохоор болно. Ийхүү анимны маань эхний улирлын парт 2 дуусаж байна. Дуустал нь үзсэнд маш их баярлалаа. Бичлэг маань таалагдсан бол лайк, subscribe дарж дэмжээрэй. Удахгүй дараагийн хэсгээр иргэн уулзъя. Хонхоо асаагаад хүлээж байгаарай. Баяртай.